Сайн бацхан үзэгчдээ цагуур оршин шинжилгээний газраас та бүхэнд хоногийн цагаарын мэдээллийг танилцуулъя. За эхлээд өнгөрсөн хоногт орсон хурд хундсны талаарх мэдээллийг танилцуулъя. Өнөө өглөөний байдлаар бол буюу өнгөрсөн хугацаанд бол ихэнх нутгаар бол хурд хундс бол ороогүй. За нэлээд мөхчм халуун байсан. Дорндын нэг зүүн хэсгээрээ мөн үлгийн орчмоор бол баг зэргийн хур бороо орсон. За бусад нутгаар бол хараахан хур бороо ороогүй байдалтай бол байна. За өнөөш нь бол маргааш өдөртөө баруун аймгийн нутгаар бол шөнөдөө нутгийн хойд хэсгээрээ өдөртөө зарим газараараа баг зэргийн бороо орох төлөвтэй байгаа. Төвийн бүсийн хувьд мөн нутгийн хойд хэсгээр шөнөдөө бороотой бол өдөртөө нутгийнхаа баруун хэсгээр баг зэргийн бороо орох төлөвтэй. Харин говь болон зүүн нутгаараа бол солигдмол болон нэлийн үйлрэх байхад дэш хур бороо бол хараахан орохгүй. За цэнхэр өнгөр болон шарангоор тэмдэглэсэн газрууд бол хур бороо орох газруудыг бол харуулж байгаамаа. Өнөө шөнөдөө баруун аймгуудын нутаг орчмороо ихэнх нутгаараа 9-14 градус дулаан хонох төлөвтэй байгаа. Төвийн бүс нутгаараа мөн шөнөдөө 10-15 градус дулаан хонно. Зүүн аймгуудын хувьд бол 13-18 градус дулаан хонох бол нутгийн өмнөд хэсэг болох говийн бүс нутгаараа 18-23 градус дулаан хонох төлөвтэй байна. Харин маргааш өдрийн температур бол барууны ихэнх хэсгээр 23-28 градус дулаан. За зарим газараараа буюу Говьалтай Баян хонгорын өмнөд хэсгээр бол өдөртөө 30-35 градус хүрч хална. Төвийн бүсийн хувьд бол 25-30 градус байх төлөвтэй байна. За мөн Орхон сэлэнг туул голын сав газраар бол өдөртөө бас 28-33 градус хүрч халах бол зүүн аймгуудын 28-33 градусын хооронд хэлбэлзэн говийн бүс нутгаараа 30-35 градус халуун байх төлөвтэй байгаамаа. Салхины ордны тухайд аваад үзэх юм бол баруун аймгуудын нутгаар бол салхи баруун өмнөөс секундэд 6-аас 11 м/сек. За зарим газараар секундэд төр зур 16 м/сек хүрч ширүүснэ. Төвийн бүс нутгаараа 12-аас 14 м/сек салхитай. Зүүн болон говийн бүс нутгаараа 6-аас 11, 7-аас 12 м/сек салхитай байх ийм ерөнхий төлөв гарч ирсэн байгаамаа. Нийслэл Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол өнөө шөнийн хувьд бол үйлшин гэхдээ бол бороо орохгүй. Салхиныг 7-аас 12 м/сек-ийн хооронд хэлбэлзэн. Өнөө шөндөө 16, маргааш өдөртөө буюу 11-ний өдөр 30, 8 дугаар сарын 12-ны өдөр 28 градус байх хэдий ч 8 дугаар сарын 13-ны өдөр бол нэлээд сэрүүсээд мөн 12-наас 13 шилжих шөнө бороо ороод 8 дугаар сарын 13-ны өдөр бол нэлээд сэрүүхэн буюу 18 градус болж нэлээд огцом сэрүүсэх төлөвтэй. За ерөнхийдөө бол төвийн нутгаараа 7 хоногийнхоо дунд үеэр их бороо орж сэрүүснэ гэсэн ийм мэдээ байгаа учраас та бүхнийгээс үер усны аюулаа сэрэмжтэй байгаа гэж анхааруулъя. За Дархан аймгийн хувьд бол ойрон 3 хоногт нэлээд үйлрэх бас баг зэргийн бороо орсон өдрүүд үргэлжлэхээр харагдаж байгаа. 11-ний өдөр 31, 12-ны өдөр 25, 8 дугаар сарын 13-ны өдөр мөн сэрүүсээд 21, Эрдэнэтотын хувьд 8 дугаар сарын 11-ний өдөр 27, 12-ны өдөр 17, 13-ны өдөр 20 за мөн ойрын 3 хоногтоос баг зэрэг үүрших ийм ерөнхий төлөв бол гарч ирсэн байгаамаа. За түрүүн та бүхэнд хэлсэн 7 хоногийн дунд үеэрээ ялангуяа төвийн нутгаараа нэлээд сэрүүсэж их хэмжээний бороо орно гэдгийг та бүхэнд мөн онцгойлон анхааруулъя хэлье. Та бүхэнд цагуур оршин шинжилгээний газраас хоногийн цагаарын мэдээллийг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.